Месси болохоор Аргентины тамирчин, Роналдо болохоор Португалийн тамирчин байна. Тэгээд тэр хоёр өчигдөр золгүй явуулаад хоёлаа 16 багийн хожигдож гэртээ байлаа. Тэмээ болсон. Чагаа үнхээр чин зүрх юмд хамсаж шиг сонсог үгтэйгээс. Тэгээ хөлбөмбөгийн түүхэнд бол үнхээр болж байгаа олон фанатууд хамсаж байгаа. Нэлээд тийм болсон л та. Би нэг зүйл ярьж байна. Насаараа Реал Мадридын фанат байсан нэг үгэн байж гинэ. Тэр үгэн бүх насаараа Реал Мадридын фанат гэж байгаа тэгээд бүх болжээ. Бүх болсон ч өрөөгтэй хэлсэн байна. За автомат. Тэгээд Реал Мадрид Барса хоёр ч бүр гайсан баг. Онцон байж. Бүх насаараа онцон байсан юм. То фанатууд мөргөж дайдаг юм байна. Энэ Реал Мадридын үгэн нас орохынхаа өмнөхөө яг нас орохынхаа өмнөхөө хүүхдүүдэд хэлсэн байна. За хаалтаа Барселонагийн хуцаа гэж. Барселонагийн хуцаа дээ. Би ерөөсө Барселонагийн фанат боллоо гэсэн. Энэ нөгөөч өгөхийнхаа өмнө Барселонагийн хуцтай ингэ давнгаа өвчиж. Тэгээ хүүхдүүд насаас аава та яг та бүх насаараа Реал Мадридыг дэмжсэн шүү дээ. Та яагаад Барселонагийн фанат болж байгаа бэ? Өгөхийнхаа өмнө ч гэсэн та дэмжижсэн бага тууштай дэмжиж өгөх ёстой юм шүү аава. Хөлбөмбөгийн фанатууд ч тийм байх ёстой шүү дээ гэсэн чинь. Би Реал Мадрид одооч гэсэн хайртай. Гэхдээ би Барсагийн фанат болж байгаа. Барсагийн фанатаас нэг ч гэсэн өгөх гэж бодож байна. Тийм амар тоош шүү дээ. Өгөхдөө өөрийгөө Барсагийн фанат болгож өгч байгаа юм. Реал Мадридын фанат үү? Тэгээд тууштай байдал гэдэг бол маш чухал байдаг. Ямар нэгэн зүйлийг тууштай байж, тууштай явж, тууштай дуусгах гэдэг маш чухал байдаг. Өнөөдөр Ювелийн онцлогын хувьд онцгой өдөр байгаа. Бид нэр 17 хоногийн өмнө эхэлсэн Алфа маань дуусаад өнөөдөр Алфаг амжилттай төгссөн бидний ахын дүүс Бурхны хайртай охид хөвгүүд бид нар бас хамтдаа баярын тэмдэглэлийн сайхан цаг мөч байгаа. 17 хоногийн өмнө эхлээд юм эхлэн гэдэг нь амархан байдаг. Аач хүү удаа болгоод игээд эхэлдэг. Харин дуусгах гэдэг нь хэцүү. Дуусгах гэдэг нь үнэхээр асуудал. Харин өнөөдөр энэ чинь бизнес ивент дотор 17 хоногийн туршид магадгүй дунд 1, 2, 3 тасарсан байгаа хүмүүс байгаа. Гэхдээ унсан ч бүдэрсэн ч тасалсан ч пялсан ч тийм амжилтаа дуусгасан Алфагийн төгсөгчдөө бүгдээрээ баяр хүргэж өнөөдөр бас Алфагийн төгсөгчдөө баярлалаа. Алфаг үйлчилсэн бас активисттэй бүгдэнд нь баяр хүргье. Баярлалаа. Тууштай байх гэдэг нь үнэхээр чухал шүү. Та бүхэн бол тууштай байдлыг бас бидэнд харуулсан, үлгэр дурайлж болсон ийм сайхан одоо тийм ээ зүйлийг бидэнд харуулсан хүмүүс байна. Баярлалаа та бүхэнд. Энэ бүх боломжийг гаргаж ирсэн бүгдээрээ эзэн бурхан талархах хэрэгтэй хаа гэж. Халелуя. Одоогийн үеийн амрыг үзчихээ. Халелуя. За бид нар өнөөдөр Иохан номын 13 дугаар бүлгээс үзье. Иохан номын 13 дугаар бүлгээс. Иохан номын 13 дугаар бүлгийг дуустал нь үзсэн. Би төлөөлөл болгоод нэг ишлэл уншин. Тэгээд дундаас нь үзээд явцгаая. Иохан номын 13 дугаар бүлгийн 1-р ишлэлээс харах юм бол ингэж байна. Энэ ертөнцөөс салж эцэг удаа очих цаг нь болсныг алгаслын баяраас өмнө Есүс мэдээд дэлхийд байсан өөрийнхнийгөө хайрлаж байсан тул тэднийг эцсээ хүртэл хайрлаа гэсэн. Бидний эзэн Есүс Христ энэ дэлхийд ирээд 30 жил амьдраад 3 жил өөрийнхөө үйлчлэлийн амьдралынхаа 33 жил амьдраад сүүлийн амьдралынхаа 3 жилийг өөрийнхөө үйлчлэл зориулаад өөрөөр хэлбэл ил гарч ирээд тунхаглаад яриад үйлчлээд эдгээгээ явсан байна. Яг энэ үед бол Есүс Христийн тэр дэш өргөгдөх болсон, дээшээ очих болсон тэр алгаслын баярыг өргөн дагалдагч нартайгаа хамтдаа хооллож, ундалж, залбирч, тэдэнд өөрийнхөө хайраа харуулж, тэдэнд өөрийн захиасыг загч, тэдний төлөө залбирч байсан ийм онцгой цаг байна. Тэр Есүс Христийн хувьд энэ дэлхий дээр яах гэж ирсэн бэ гэдэг зорилгыг тэр маш сайн мэдчихсэн.
Есүс энэ хөвтөсөр яаж ирсэн бэ? Та бүхэн юу гэж бодож байна? Юу гэж бодож байна? Хүмүүсийг авахын тулд тийм үү? Тэгэхээр бидний өнөөдөр уншсан Библийн хэсгээр бол Есүс Христос яаж ирсэн зорилгыг маш тод хэлсэн байна. Тэр юу гэсэн бэ гэхээр өөрийнхөө хайрлаж байсан тул эцэг хүртэл юу гэсэн бэ? Хайрлаж. Есүс Христосийн энэ дэлхий дээр ирсэн хамгийн гол зорилго бол гинтээ аврал дээр зогссон аврал зайлшгүй хэрэгтэй өөрийнхөө хүмүүсийг хайрлахын тулд ирсэн. Амен. Тэр хайр авсан бэ гэхэд тэр хайрын загалмаа дээр авсан. Тэр хайраа яаж авсан бэ гэхэд хайраа загалмаа дээр цоглогдож авсан. Энэ загалмайн цоглолт ямар утга учиртай вэ гэхээр өөрийнх нь хайртай хүмүүсийн авах ёстой зовлон өөр амсаа тэдний өөрийнхөө авах ёстой шагналыг гавьяа оронд өгч байгаа ийм үйл явдал болсон байна. Өөрөөр хэлбэл зовлонгийн цоо жаргалыг өөрийнхөө хайртай хүмүүст өгсөн ийм үйл явдал болсон. Энэ хайрч. Энэ зүгээр за би чиний өмнөөс зовчих гэж хэлээд за би чиний өмнөөс жаргах чи миний өмнөөс жаргахаа гэж хэлээд зүгээр нэг үг хэллэгээр явсан процесс байна. Энэ бодит амьдрал дээр хүний нүдэнд харагдаж чихэнд сонсогдож гарт баригдах тийм үйл явц процесс. Христийн хайр хаад өгсөн байг бол загалмайн дээр зогссон. Тэр загалмайн дээр юу хийсэн бэ бол тэр загалмайн дээр цоглогдоод өөрийн ямиг бусдын төлөө гин нүгэл хүмүүсийн төлөө өгсөн гэдэг. Тэгэхээр эзэн Есүс Христ энэ дэлхий дээр ирээд ирсэн зорилгоо эхнээс нь аваад эцсийн хүртэл бүгдийг нь дуусгаад хамгийн сүүлд загалмаад хэлсэн үг юу вэ гэхээр за гүйцэлтлээ гэсэн үг хэлсэн. За боллоо. За бас бүх юм би хийж дуусгав. Өөрөөр хэлбэл миний хайр энэ хүмүүсийн төлөө зориулагдаад одоо болсон хангалттай байсан. Амен. Тэгэхээр ахтусаа би өнөөдөр та бүгд юу хэлж байна вэ? Бурхан таныг хайрлсан шүү хэлэх хүсэж байна. Хажуудаа оноос нэхгүй бурхан чам хайртай шүү гэж. Хайр гэдэг үгийг сонсох юм гоё. Бүхэн нэгэнтэй хэлдэг үү? Нөгөө нэг хайр утсан ганц өгүүлбэр хэлж болдог гэдэг. Бидний манай залуучуудын цуглаан дээр нэг залуу ирж ирсэн. Би хөрхөн илмийг хөрхөө өөрөөр хэлбэл нэг өгүүлбэрийг хайр утсан өгүүлбэр би танаас хэлж байсан. Харин ямага хайр шүү хайрлаа гэж хэлсэн. Тэгсэн чинь үнэхээр хайр утсан өгүүлбэр байдгийн байлээ. Хайр гэж ихлээр хайраар дуусгах таагүй хайраас өөр юу ч болохгүй тийм өгүүлбэр байдаг юм л тийм. Тэгээ Монгол хүмүүс бид нар олон зүйлийг ярьдаг л амьдрал хайрнаар тогтдог гэх тийм. Үнэн. Сүүлийн үеийн хүмүүс тийм биш болсон юм шиг байлаа шүү. Би хэлсэн шүү дээ манай багаах надаас асуулт. Одоо нэг өдрийн дараач та мөнгөтэй мөртлөө ядуу хүнээс уу? Тийм мөнгөтэй мөртлөө хайрын хүнээс уу? Эсвэл хайртай мөртлөө ядуу хүнээс уу гэсэн. Би тэгэхээр би хайртай хүнээс суучдсан. Би бол тэгэхгүй. Би бол хайрын мөртлөө баян хүнээс гэсэн. Яа гэсэн. Юм ахвалаа хойш. Тэгээ одоо тэр нэг амьдрал хайрын дээр тогтдог гэдэг үг чинь юм жоохон хэцүү болоод байгаа шүү байна. Хүүхдүүдээ сайн сурч явах бол тийм. Тэгэхээр үүндээ хайр гэдэг зүйл байхгүй бол амьдрал гэдэг зүйл дууч. Хайр гэдэг зүйл байхгүй бол амьдрал гэдэг зүйл мөн чанар гэж үгүй юм. Мөн чанар гэж. Хайр гэдэг зүйл байгаа учраас аливаа нэг зүйлийг угийн мөн чанарыг бий болгож тэр мөн чанар дээр тогтцсон үнэхээр бий. Сүүлийн хүмүүсийн амьдралыг харах юм бол яг зүгээр өмнөд мөнгөн дээр тогтож байгаа янз янзын тийм харилцаа гэр бүлүүдэд оршиж байгаа юм л да. Байгаа юм л да. Тэгэхээр тэр харилцаа үнэн бодит харилцаа мөн үү юу биш. Хизээж ямар ч тохиолдолд хэн нэгнийгээ чад хийх гэж мэдхээр харилцаа.
Одоо нэг солонгосын амир дараа тараад шүү дээ. Яа энийг чөтгөрийн санаат хийсэх шаардлага юм уу гэмээр. Арайчтай гэмээр тийм алаа талаа. Яа юу хийх. Тэр бол юм яг энийг хэлээд шүү дээ. Хайрны тогтсон харилцаа биш. Тэр бол зүгээр л мөнгө хөндлөлтэй тогтсон харилцаа. Тийм гэж байна. Хайрны тогтсон харилцаа бол хайрынхаа төлөө өөрийгөө зориулдаг. Хайрынхаа төлөө өөрийгөө өгдөг. Энэ кинонууд дээр гардаг байлаа. Жими хачаа жинхэнэ гардаг шүү дээ гэж юм байна шүү дээ. Хайрынхаа төлөө гэж үхээ. Далаа ингээд далаа том ингээд далаа давхалаа хайр гэж. Үндэ хэцэл дээрээс хоёул нэгнийхээ төлөө өсвөл. Тэгээд далаа шоон цэлцэг гараад хоёулаа гараараас байлцаад өгч. Энэ фанаалтай ч гэсэн кино хайрыг хэлж байгаа. Хайр юм шудраг байх хэрэгтэй байна. Ахын хий осон хайрыг зөвлөл хизээч нэгнээсээ өөрөөсөө урах тийм зүйл. Тэгвэл энэ дэлхийн ертөнцийн хизээч дуусдаггүй, хизээч төгсдөггүй, хизээч мууддаггүй, хизээч ялцдаггүй. Тэр хайр таны намайг бидний харилсан Бурхны хайр биш үү? Амен. Тэр Бурхны хайр таныг хөгшинч байсан хайр, таныг залууч байсан хайр. Таныг өдөөж байсан хайр, нарийнч байсан хайр, өндөрч байсан хайр, намч байсан хайр, мөнгөтэй хайр, мөнгөгүй хайр. Тэр хайр бол үрд мөнхийн хайр. Тэр хайр бол хизээж өршгүй хайр. Өнөөдөр Бурхан таныг хайрлахгүй байгааг санаж байгаа. Та Бурханаас холдсон байна гэдэг ойлгох ёстой. Магадгүй заримдаа бид нар Бурхан намайг яагаад хайрлахгүй байгаа гэж боддог. Заримдаа бидний ангил тийм асуудлууд тохиолддог. Шуурн, бороо. Бурхан яагаад намайг хайрлахгүй байна? Бурханы хайр хаана байна? Ийм багт би Бурханыг надад хайртай гэж яаж мэдх юм бэ гэж. Энийг бид нар юугаар цензуурлах, юугаар хараад, юугаар дүгнээд өгөх юм? Өөрийн хүсэл шунтаараа дүгнээд өгдөг. Өөрөөр хэлбэл миний хүсэл биелж байх юм бол надад хайртай гэдэг нь харагдаж байгаа байна гэж. Хэрвээ миний хүсэл биелэхгүй байвал хайргүй. Дургүй. Манай хүмүүс гэж байгаа шүү дээ. Тийм юм аа гэж байна. Донгос чи итерхий их юм авсан учраас чамд авч өгөхгүй. Үл тантай харьцаа боллоо. Харьцаа болох нь яг үхээр өнсөлөхгүй. Миний хажууд ондохгүй. Наа боож. Тэр нь яг үндэ би авах гэсэн юм зэрэг аваад өгөөд ер нь энэ дэлхийн бүхний бодлоод авчих тийм шинжтэй багтаа авалтаа чихрэл юм маргач юм ийм юм уу тийм юм уу гэнтэй хоолнд идэхгүй тэгээд явж ах санаатай тэр бүгдээр нь хүүхдүүдийн өгчөөд үзээд байна гэдэг юу болох вэ эцүүд нэ тэр хүүхдийн амьдрал тэр хүүхдийн эрүүл мэнд тийм үү тэр хүүхдийн хүмүүжил зарим үед тоншиж хайр гэдэг чинь гарч ирдэг юм. Саваадах үед нь саваадж хайр гэдэг чинь гарч ирж байна. Саваадлаа гэснээр бид нар хайргүй биш. Тийм үү? Саваадахгүй байснаар бид нар бас хайртай биш. Еврейд өгсөн үг нь ямар үг гэдэг вэ гэхээр дайсныхаа хүүхдэд мөн өөрийнхөө хүүхдэд ном үг гэдэг үг байдаг юм лээ. Тэ? Одоо биднээс хайрыг илэрхийлэх хөвчлэн мөнгө идэх байлг болчих гээд байгаа шүү дээ. Мөнгө өгөөл, эд баялаг өгөөл байж байвал нэг лайк царайлах гэдэг тийм. Гэтэл еврейчүүд дэлхий дээр хамгийн супер мэрэгэн ухаантай, хүчрхэг чадaltaй тэр нөхдүүдийн дагаж мөрддөг зүйлсүүдийн донд тийм зүйлс үг байдаг. Дайсныхаа хүүхдэд мөнгө өгөх гэсэн үг юм шүү. Юу вэ? Тэгэхээр хайр гэдэг зүйл бол хүснээр хэмжигддэг юм аа. Хүссэн болгоныг хийж гиснээр хайртай байна гэдэг нь харагддаг юм. Бурхан яг үүнтэй адилхан байх. Бурхан яг үүнтэй адилхан. Бид нар Бурханаас хүссэн болгоно авах гэдэг. Хүссэн болгоно авах гэдэг. Хүссэн болгоно авч ийж бид нар Бурхан байдгийн байна. Бурхан хайртай юм байна гэж хэлдэг. Үнэндээ бид нар хүссэн болгоно авах юм бол хүн биш. Зүгээр л нэг шалан болж байгаа гэсэн. Харин Бурхан бидэнд хайртай учраас зарим үед өгөхгүйгөө өгөхгүйгөө
Харин бурхан бидэнд юу өгдөг вэ? Бурхан ямар хэмжигдэхүүнээр бидэнд өгдөг вэ? Бурхан бидний хүссэн болгоныг биш, бурхан бидний хэрэгцээтэй болгоно гэдэг байна. Амен. Та ямар брендийн утас өмсөх дуртай байна? Магадгүй бүгдээрээ Nike ч юм уу, за юу ч юм те, Reebok ч юм уу, за нөгөө янз янзын Gucci ч юм уу, би нэг сүртэй брэнд хэрэглэдэг болохоор брендийг сайн мэдэхгүй болчихлоо. Янз янзын байж магадгүй. Би саяхан нэг маш сэтгэл хангалуун бодлоо авалт хийлээ. Танах тэр газрыг зааж өгье одоо заяа. Ороод нэг гоё газар байна. Ястаа газар. Би ороод аюул сэтгэл хангалуун болчихсон байсан. 15,000-аар Nike-ийн шорт авлаа. 20,000-аар Nike-ийн бүүз авлаа. Ингээд өмсөн явсан чи тэр чигээрээ брэнд. Бүгдийн нэрс 50,000. Шорт, аймс, бүүз. Аюу гоё хөнгөн мөлнэгтэй. Тэгээ би таалцсан хүмүүстэй хэлээд байгаа. Тин чи юм явах юм байна гэсэн. Мэднэ. Тэгээ аюу одоо хүмүүс мэдчихэж байна. Тэгэхээр хороолт оч тийм брендийн шинэ юм аваараа заяа. Аюу хөнгөн юм биш. Тэгээ бид нар ерөнхийдөө брендээр болохыг хүсдэг дуртай юм гэж байдаг те. За яг мөн 9 шидийн одоо брэнд боталцоос өмнө гэх те. Тэгвэл та өнөөдөр яг өөрийнхөө тэр бүх дуртай брендийг хүссэн байна. Өмсөн цагта таны өмсөн юм чи бүгд таны дуртай тэр дурлах хүсдэг брэнд ч юм уу? Биш үү? Тэгвэл та өнөөдөр хоцтой болчихсон юм. Яг энэ яа. Бидний хүсэл брэнд хүсдэг. Бурхан бол бидний шалтан биш хуцтай байх хүсдэг. Энэ брэнд өмсөн хуц зүгээр өөрийн одоо хэрэгцээнийхээ хуцыг өмсөн хоёрын хооронд ямар ялгаа? Ямар ч байна. Бид нэр адилхан 2 метр нөхөд эцтэй байна. Баян ч адилхан 2 метр дор, ядууч адилхан 2 метр дор гэж байгаа шүү дээ. Тэгэхээр хүмүүс бид нар бурхны буруугаар ажиг. Бурхан миний хүссэн зүйлийг өгчвөл байна гэж боддог. Нэг удаа манай нэг найз пастор ярьжсэн. Цуглаан дээр нэг итгэгч залуугийн аав ээжийг хомсон юм л дээ. Чи ингэ тарин шишин миний хүүхдийг оруулаа. Яагаад тарин шишин оруулаад янз янз болоод байгаа юм бэ? Нөгөө хүүхд чинь нөгөө залуу их гоё гэсэн уучлаарай. Бурхан байдаг юм аа, та итгээрэй. Та итгэх юм бол бурхан танд гэсэн өрөөнөө хайрлаа гэсэн. Нөгөө хүүхд чинь нөгөө хүүхдийн чи ээж хүүхэн бид тэр хүнтэй дараад нууцчихсан. Нилээн юм тархан хил амтай тийм нилээн тийм айхтагч итгэж болсон. Сүүлд зугаанд явуулж явж байгаа байлцсан. Тэгээ нөгөө чинь хэлсэн ба. Тэгээ нөгөө чи бити салиараа чиний бурхан байдаг юм бол одоо миний юм гаргаад ирчих гэсэн. Бурхан. Тэр чинь миний юм бурханаа Есүсээ гаргаад ирвэл би чамд итгэе гэсэн. Манай нөгөө яаж юу гэж хэлсэн бэ? Гэхдээ юу та хэн болчих? Таны юм бурхан гарч ирсэн. Тэгээ үүндээ заримдаа бид нар тэгээд идэг. Бид нар өөрийгөө хэн болгоод тэр бурханаа хаалч. Бурханаа гаргаад ингэж тэгч тэгвэл би итгэв. Гэж альфагийн ширээнд бол нэлийн юм асуулт тавьсан баг тийм. Тэгсэн үү? Зүгээр байдаг. Тэгж байгаа итгэжчдийн байг. Тэгж ярьдаг. Үүндээ янз янзын шалтгаанаар ус. Ганцхан итгэлээр дамжиж бурхан бидэнд харагдана гэдэг юм хэлсэн. Амен. Итгэл гэдэг чухал юу вэ? Итгэл гэдэг чухал юу вэ? Тэр гэдэг зүйл хараагүй байгаа тэр зүйлээ үнэлж, хүндэлж, хүлээн авахыг хэлж байна. Итгэл гэдэг бол чанар нь танигдаагүй байгаа тэр нэгнийг үнэлж, хүндэлж, хүлээн авахыг хэлж байна. Хэн нэгэн хүн ихнэртэйгээ нөхөртөөгөө ч юм уу гэрлэхдээ энэ миний насны хань намайг жаргана гэсэн итгэлээр амьдардаг. Тийм биз? Бидгүй өдөлтөг шимдэг. Энэ миний насны энэ намайг жаргаад энэ надад өөр хөх гаргаж өгнө гэсэн итгэлээр амьдардаг. Анх би эхнэртэйгээ танилцчихсэн. Эхнэртэйгээ танилцсан манай эхнэр 48 кг байлаа. Тэгээд 90 байлаа. Тэгээд эхнэрээ надад 4 хөх гаргаж өгнө гэж би бол бодоогүй. 5 хөх гаргаж өгнө гэж бодсон. Одоо эхнэр хүрээгээд байгаа.
Тэгээ ер нь бол яг биднес анх хэн нэгэнтэй уулзаад гэр бүл болоод тийм ээ хайрлаад дурлаад ингэж явж байхдаа энэ хүн бол миний заяаны ханиа л гэж бид итгэж амьдэрдэг. Тэр итгэсний дагуу тэр амьдрал маань болдог. Магадгүй заримдаа алддаг ондог юм байдаг. Яг үүнтэй адилхан Христ Есүс бид нар энэ миний аврагч мөнөөс мөн юм шүү гэдэг итгэн хүлээж авах тэр үчиг Есүс Христ өөрийгөө бидэнд харуулдаг байх юм. Есүс Христ өөрийгөө бидэнд таниулдаг байх. Улам илүүгээр мэдрүүлдэг байх. Христ Есүсийн бидний төлөө хийж байгаа тэр бүх зүйл бол Христ бидний аврагч, бидний эзэн, бидний мөнхийн амьтаа болгохоор ирсэн Бурхны хүн юм а гэдгийг харуулж байгаа тэр баталгаа авдаг. Баталгаа. Бидний зүрхэнд өгөгдөг тэр ариун сүнс Бурхан бол бидэнд хайртай юм а. Биднийг аврахаар эмгэлхийд ирсэн тэр нэг юм а гэдгийг баталж өгдөг, баталгаа авдаг. Тэгэхээр ахтусан би та бүдийг эзэн Есүс Христэд итгэрэй. Тэр таныг хайрлахаар эмгэлхийд ирсэн юм шүү гэдэг дахин хэлхийг хүсэж байна. За энэс тэгээд цааш нь үргэлжлүүлээд харах юм бол Есүс Христ дагалдагч нараа хайрлсан тэдний хайрлаад нэг зүйлийг хийсэн байгаа юм л да. Тэр хийсэн зүйл нь юу гэх юм бол Есүс Христ дагалдагч шаныхаа хөлийг басдаг. Ингээд цааш нь орон зоогийн Есүсийг бариулахаа санааг Симоны хүү Искариотын Юдасын зүрхэнд явал хэдийнэ өгөхөд эцгийн бүхнийг мутардан өгсөнийг болон Бурханаас ирээд Бурхан бол буцан явж байгаагаа Есүс мэдээ зоогийн ширээнээс босож гадуур хуцаа тайлан алчуур авч өслөв. Тэгээд цаан бус хийж шаныхаа хөлийг угаагаад өссөн алчуураар арчиж эхлэв гэсэн. За ихээс за би чек хийчих. Эхний хэсгийг харах юм бол Есүс Христ хайрлсан, тийм үү? Дагалдагч нараа бусдыг эцсийн хүртэл хайрлсан. Тэгээ Есүс Христ хайрласнаа тэгэн харуулж нэгэн зүйлийг хийсэн. Тэр юу хийсэн бэ гэвэл Есүс Христ дагалдагч нараа өгөх юм гэсэн. Дагалдагч нараа өгөх юм гэсэн. Тухайн үеийн одоо нөхцөл байдлыг харах юм бол хүн хэн хөл угаадаг байсан бэ гэвэл боолгод угаадаг байсан. Боолгод. Эцсүүд нь ингээд гадуур явж байгаа Израильчдын цөлөрхөг шороотой газар. Тэгээд тэд нар дээрээ юмс чи бүгдээр юм шаахан юмс чи хөл үзэж явдаг гэсэн. Тэгээд өдсүүд нь гэртээ орж ирэхдээ дандаа ингэж хөлөө угааж цэвэрлэдэг гэсэн. Тэр хөл угаахыг хин хийдэг вэ гэхээр боолгод. Тэр гин боол зарцсан гэдэг гэсэн. Зарцсан. Тэгвэл Есүс Христ энэ чинь дагалдагч нарын хөлийг угааж. Өөрөөр хэлбэл тухайн нөхцөл байдал орчин цагт байсан одоо боолын хийдэг ажлыг Есүс Христ хийсэн. Есүс Христ сонирхолтой шүү. Энэ өдрийн хүртэл Есүс Христийн хийсэн зүйлүүдийг бид нар аваад үзэх юм бол хамгийн ихний хийсэн гайхамшиг нь юу вэ? Усыг дарсан болдог тийм үү? 10 хэдэн торох усыг дарсан. Тэгээд өснийг амьдуул, уйман хүчин гэдгээ далайг номготох нь гахаануудыг тийм үү? Тэр чөтгөрийг зайлуулж гахаануудад оруулах маш олон гайхамшиг хийсэн. Үнэхээр ийм олон агуу ажлуудыг хийсэн тэр нэг өөрийгөө эзэн би хүм цэргийн эзэн Бурхны хүү гэдгийг ичлээ харуулсан байна юм байна. Тэгээд эцэст нь тэр юу хийсэн бэ? Эцэст нь боолын хийдэг тэр ажил хийсэн. Боолын хийдэг ажлыг хийж дагалдагч нараа хөлийг өгсөн. Түүний дагалдагч нар Есүс Христийг эзэн Ромын дараалаас бидний аврахаар ирсэн хүчрэх нэгэн гэж хааж ирсэн, хүлээж ирсэн. Гэтэл тэр нөгөө далайг номготгоод байсан, салхийг номготгоо, шуурыг номготгоо, өгснийг амьдуулаад байсан тэр нэгэн ч боолын хийдэг ажил хүмүүсийн хөлийг угаах гэсэн. Хайрын донд оршдог таван байдлыг бид аваад өгöd хаацсан. Есүс нь таван зүйлийг хийсэн. Хайрын дотор оршдог. Нэгдүгээр хайр руу даруй гэж байна. Амен. Бид хэн нэгнийг хайрлаж байгаа бол даруй. Хайрлаж ингээд саксураад байдаг хүн байна. Би чам хайртай шүү, чүү тэрийг ангаарай, чүү энийг ангаарай гэж хайрлаад ингээд саксураад байдаг хүн байна. Хайр гэдэг даруй.
хайр гэдэг даруй зүрх сэтгэлээр нийгмийн хатхыг хэлдэг. Хайр гэдэг дүлгөөн зан дотор, даруй зан дотор нийгмийн хатхыг хэлдэг. Есүс Христийг хараад үзэх юм бол энэ ч тэдний дагалдагч нараа хөлийг угаах ямар ч шаардлага байгаагүй. Тэр өөрийнхөө эрх мэдлийг, өөрийнхөө хүч чадлыг, өөрийнхөө сүр жавхлыг аль хэзээ харуулсан байсан. Дагалдагч нар 3 жил тэрийг дагж явж байгаа шүү дээ, дагалдагч нар. 3 жил дагж явж ийш тийшээ явж энэ тэнд очиж хоногч тийм үү. Тэгээд идэх үедээ, идэж уух үедээ ууж байхгүй юмыг Есүс бий болгож зарим үе дийж амьдэрчсэн. Есүсийн хинбэ гэдэг мөн чанарыг аль хэзээ түүний дагалдагч нар мэдсэн байсан. Тэгвэл Есүс Христ эцэг хүртэл түүнийг айлхтаа тэр өөрийгөө даруй гэж хэлсэн. Хүмүүс бид нар даруй гэдэг бол авах нь үгүй. Ихэр. Мохоноч. Бид нар нэг л итгэх, нэг л мэдэх, нэг онгоос ихсаар юм болж байна. Нэг л итгэж. Өөрсдөө хийж байгаа зүйлийг хараад би ингэж чадчихээн. Би ингэж мэдчихээн. Надаас өөр хүн ингэж чадахгүй. Надаас өөр хүн ингэж мэдэхгүй гэж бодож сэтгэж. Нэг мэдхий тэр байдал маань бидний өөрсдийн аль хэзээ сагсуулагч юм болоод байсан. Бардамлагч юм болоод байсан. Илч Паул нэг удаа хэлсэн байдаг. Хэрвээ намайг махидж яхийг хараад хэн нэгэн хүн бүдэрх юм бол би амьдралдаа дахиад хизээш махидхгүй гэсэн. Энэ юу гэсэн юм? Түүний хийж байгаа зүйлийг хараад хэн нэгэн хүн сорилтонд орох юм бол тэр байдлыг дахиж хийхгүй. Өөрөөр хэлбэл тэр хүний угаахгүй тулд тэр өөрийгөө дараалах гэсэн. Ахтуу бид нэр чаддаг байж бол мэддэг байж бол хийдэг байж бол бүтээдэг байж бол бид нар ачаал дагдаг байж бол тэгж чадахгүй хүмүүс байна. Тэгж мэдэхгүй хүмүүс байна. Тэр болгоныг бид нар өөртөө адилхан болох гэдэг албагүй. Тэр болохчгүй. Тэр болгоныг бид нар өөрсдийнхээ стандарт хэмжүүрээр хэмжих гэдэг албагүй. Тэгж чадахгүй. Яг тэгж харахаар бид өөрсдөө өөрөө ихгүй бардамлагч нэг болгочтой. Өөрөө ихгүй сагсуулагч нэг болгочтой. Гэр бүлч гэсэн, гэр бүлийн харилцаанд ч гэсэн энэ маш чухал. Даруй байдаг бол маш чухал. Өөр хүмүүсийнхээ даруй байж сонсохыг сонсох хэрэгтэй. Даруй хүмүүс нь даруухан царайлал унтаад байна уу? Ажид байгаа хүмүүс сэрэг өө даруухан царайлал биш сэрэг гэж. Эцэг их болгон өөрийнхөө үгийг хүүхдэд заавал тулгын шаардлага албагүй. Би чиний аав чинь учраас, би чиний ээж чинь учраас чи юм байх ёстой. Гэхдээ би чиний аав чинь учраас чи хөгжимчин болох ёстой. Ээж битэл чинь хоёр бүхэн хөгжмийн авьяас байна. Гэж би охиныгоо загнуулаа шүү дээ. Ичүү загнаад чинь нэмэргүй. Юм шиг бай. Нилээд ордох байх. Хүмүүс бид нар тэгж явдаг. Өөр хүүхдүүд чинь танд өгөгдсөн бурхны бэлэг. Хэсгэн хугацаанд та тэр хүүхдийг өсгөөд хүмүүжүүдэд тайлбар. Тэгээд хаанчлын төлөө түүнийг өрөөгд явуулах хэрэгтэй. Бид нар өөрсдөө өмч юм шиг те. Би энэ усны эзэн учраас Кенни краштай болно. Уг тэр уцаас ч ярих хэрэгтэй шүү дээ. Маш олон хүмүүс бид нар гэр бүлийнхээ харилцаанд даруй байдлаа алддаг. Энэ даруй байдлаа бид нар заримдаа хайр гэж үздэг. Бусдын төлөө зориулж байгаа хайр. Би чиний сайн сайхны төлөө ярьж байна. Тийм учраас чи энэ ч болох хэрэгтэй байл тийм. Ямар ч тийм энэ чинь сонирхолгүй авьяасгүй хүмүүсийг юмч болох болоод. Сайн нөгөө хиний Тимүлэнгийн нөгөө яриа гарсан шүү дээ. Би чадна гинэ. Би чадна биш үү? Яг л тийм шүү дээ. Яг л тийм шүү би чадна гэж байна. Яг л тийм шиг орж байгаа Тимүлэнгийн аав нь даваах гэж манай батныхаа зөвхөн хөлбөмбөг тоол. Тэгээд Тимүлэн ярьж аав гэж 6 жил анагаахын сургууль төгсөөд нэг ч удаа цагаан халаад өнгөрөөгүй шууд 30 болсон. 6 жил анагаахын сургууль төгсөөд нэг ч удаа цагаан халаад өнгөрөөгүй тэгээ шууд 30 болсон гэж.
Аав ээж тэрийг имч бодохгүй 6 жил сургасан байна. 6 жил саппортсан. Тэгээд томроод ирсэн чинь шууд дуучин болсон. Одоо мундаг сайн дуучин. Яг тэр даруй байдал нэгдүгээр бид нэр гэр бүлдээж, үйлчлэлдээж, харилцаадаач анхаарах. Есүс маш та нар нэгнийгээ өөрөөсөө дээр гэж үзэж бодож үйлчлэх гэж тийм үү? Амьдраач, үргэлж бид нар тэгсэн. Мөн хэлсэн байна. 8-4 дахь та нар хойморлоо битээ яваа. Хоймор сууж явах чинь хэн нэг юм. Наа чи өөрөө сунаа чи тэр доор очиж сууг чи читэр байлаа даа. Харин та хаяан сууж явах чинь та хаяан суух ёсгүй. Та дээшээ суух гэж таны хиндгэн мөрвөл энэ танаар цааш шүү гэсэн. Тэм та намайг хараад байна надад хаяан суух шүү. Үнэхээр бид нар даруй байна хайрын илэрхийлэл юм аа. Хайр илэрхийлэл. Хажууд байгаа нэстэ хэлэхгүй. Найзаа даруй байцгаая. Ядангуяа үйлчлэлээр даруй байдал гэдэг нь хаяа алдагдах гэдэг. Бид нар нэг нь мэдхэд нөгөө Бурхны анхлын төлөө явж ийн гэж бодож байгаа нэгнийгээ унаахад, нэгнийгээ сорилтонд оруулаад, нэгнийгээ урам хулаад гэдэг. Үргэлж бодох хэрэгтэй. Энэ хүн надаас дээр юм шүү гэж. Энэ хүн надаас илүү хийж чадна шүү гэж. Багтгүй тэр хүн чадахгүй ч байсан. Миний хийж байгааг хийж чадахгүй ч байсан. Надаас илүү сайн зүйл тэр хүн заавал байгаа. Надаас илүү сайн зүйл нэг ч байхгүй гэсэн. Тэр хүн надад хүндлэгдэх ёстой хүн гэдгийг ойлгох ёстой. Тэр хүн бурхан. Тэр хүн бурхнаар хайрлагдсан юм байна. Тэр хүн бурхан дотор Христийн бие байна. Амен. Тийм учраас бүгдээрээ нэгнийгээ хүндэтгэж нэгнийгээ дараа хоног гэдэг бол маш чухал юм шүү гэж таавал хэлхий хүсэж байна. Өөрийн мэдлэгээ би ч гэсэн өөрийн мэдлэгээ ингээд үйлчлэлгээд явж явах заримдаа ингээд хүмүүс үсгсэх байх. Оо явчихдаг. Энэ найрал дунд дээр ингээд би ч яг өөрөө нэг хөгжим чиний зургуул төгссөн. Тэгээд хаяа нэг дон гэдэг нэг хөгжим мотор салгаад ингээд хаяа найрал дунд очиж явчихдаг. Тэгээд ингээд өөрийнх нь дуулах хэвээр өнгийг энэ ч дараа болж байгаа. Биш өчигдөр нүүлсэн гэсэн юм шүү дээ. Ингээд нэг гэсэн юм шүү дээ. Тэр цаанаа очиж энэ копигаа очиж шаад өөрийн тийч яриад байдаг байхгүй. Нөгөө өөрөө тэрийг сонсоод дуулах хэвээр. Тэгээд дуулж ийн үхээр дуулахгүй. Тэгээд заа дуулах хэрэг тэмээ ямааш тэнгэр гадаж хоёр өөр дуулаад. Тэгсэн ингээд дуугийн заагаад өгөөд ингээд байгаад байхад дуугаас сонсохгүй. Шаад өөр юм. Тэгэхээр өөр үлдээ. Өөрөж байгаа юм шиг заяа. Цочтол нь биш даа. Энэ хатад уучлалтай. Өөрөөр хэлбэл заримдаа нэр тэгдэг бид нар юм игээд бүтэхгүй болохгүй байх бүхэн тухай гардаг л да. Тэглээ бид нар бас саксураад өнгөрөөд нэгийгээ сорилтонд оруулаад байж болохгүй. Аливаа үйлчлэл хийж явах гэдэг. Үргэлж аливаа зүйлийг хэмжээ хязгаартай. Ахам хэмжээж байгаа шиг хэмжээнд нь байх хэрэгтэй. Аливаа зүйл хэмжээнээс авчих юм болохгүй. Тэгэхээр хайрын илэрхийлэл дотор даруй байдаг. Есүсийн даруй байдлыг харуулсан. Есүсийн даруй байдлыг өөрөө Бурхны хүү байж, өөрөө дарааг номгдсон байж, өөрөө усан дээгүүр алхсан байж, өөрөө өгснийг амьдуулсан байж, Есүс Христ өөрийгөө зарцын хийдэг ажлыг хийж, зарцны одоо тэр хүмүүсийн хөд угаадаг ажлыг хийж, өөрийгөө даруй болгож хайрыг илэрхийлж харуулсан гэдэг. Амен. Тэр ахтусан Христийн сүм дотор ороод ирэхээр яагаад ийм баяр баясгалантай, яагаад ийм үйлчилж байгаа хүмүүс нь баяр баясгалантайгаар дүүрэн байдаг юм бэ гэж олон хүмүүс асуудаг. Энэ бол хайр. Хайр байгаа учраас тэнд баяр хөөрөг. Амен. Хайрын илэрхийлэл баяр хөөрөг. Бас нэг даруй байдал хоёрдох баяр хөөрөг. Бид хайрыг зүрхэндээ байлгаж байгаа бол хайрын дотор өш хонсон байдаг. Хайрын дотор хариу нэгсэн хандлага байдаг. Хайрын дотор баяр хөөрөг. Амен. Одоо хүмүүс Есүс Христийн нөгөө сайн мэдээ хүмүүст тараад цуглаанд ирэхгүй болохоор ууралт гэдэг. Ястаа тандаач чихтэй таарсан юм. Баг тэгээд нөгөө хайр байр авах болоод хараад болоод явчихдаг. Орон нөхөрдөг байхгүй. Айгуу тэр хүний төлөө зориулт гаргаж байгаа шүү дээ. Манай алфа өссөн хүмүүс алфагаас өнөөдөр агуу цуглаанд ирж байгаа хүмүүс хараад үлдээ.
За зүгээр арай баярлалаа та бүхэн урилга хүлээж авч ирсэн. Уг миний ойлгож байгаа нь 27-8 хүн энэ сертификатаар бол 50 хүн ирэх ёстой. Тэгэхээр 50 хүний 3-1 л ирсэн. За багт баярлалаа. 3-1 л ирсэн байна. Нөгөө хүмүүсийн чинь одоо уг нь авчруулах гэж энэ чинь нэлийн юм болж байгаа шүү дээ. Үнэс. Дэлбэраа янз янз болоод тийм. Одоо ингэж ирээгүй байна. Ширээний өдчүүд нь гараа өрдөө. Ширээний өдчүүд танаа хүмүүс ирээгүй байна. Зарим нэг нь. Хоёр. Мохос. Тэгээд яах вэ? Тэр хүмүүсийг харах уу, зүгх үү, загнах уу, уцаар ээж яг нь мандраад юм бэ чи өрөөд явах чи ихгүй гэж загнах уу? Үгүй шүү дээ. Хайрын дотор хизээж ханиу гэсэн мэтэл байдгүй ба. Тэр хүмүүс хизээ нэгэн цагт ирэх болно гэсэн итгэл дотор бид үргэлжлүүлэн тэднийг баяр хөөртэйгээр хайрлах болно гэсэн. Үргэлжлүүлэн тэдний төлөө бид баяр хөөртэйгээр залбирах болно гэсэн. Мэн хайр үргэлж баяр хөөртэй байдаг. Хайр үргэлж даруухан байдаг. Амен. Үчлэгстэй байдаг. Хайр. Есүс Христос дэлхий дээр яг ирсэн гэж үзлээ нэгдүгээр ишлэлээр хайр гэж тийм үү? Хайрлахын тулд ирсэн. Тэр хайраа юугаар харуулсан бэ гэвэл өөрийнхөө хүмүүст үйлчилсэн үйлчлэлээр харуулсан. Бүр эцэст нь тэр өөрийнхөө хүмүүсийн төлөө амиа зориулсан тэр үйлчлэлээр харуулсан. Тэгвэл хайрын дотор үйлчлэл оршдог байх гэсэн. Хүний хөө үйлчлүүлэхээр биш. Харин үйлчлэхээр гэсэн юм аа Библи хэлсэн. Тийм үү? Би ахлагч эсэмлэгийн ахлагч учраас чи надад ингэж чи тэгээд энийг тэгээд тэрийг ингэж гэл нэг ахтар дарганцруу царайлаад байж болохгүй гэсэн үг шүү дээ. Бид нэр үйлчлэх ёстой. Есүс бидэнд үйлчилсэн шиг бид нар нэг нэгэндээ үйлчлэх ёстой. Би нэг хүний амнаас сонсч ирсэн манай зөвлөлийн нэрээс өмнө оройд удаагүйсэн юм яасан. Пастра энэ ч одоо намайг энэ аяг маяг угаа гэдэг юм. Гэт нэг их залуу хэлчихсэн. Би ч одоо гэртээ аяг угаадаг юм энд юу гэж аяг угаах вэ пастра? Энэ хүүхнүүд ч намайг аяг маяг угаа гэдэг байна гэжсэн. За чи угаахгүй байвал угаахгүй би угааж чадахгүй гэж хэлчихсэн. Энэ 6 сарын дараа ваа шачлал харагч угаац тусчихсан гэж. Би асуугаад бүрдээ чи аяг угаа гэсэн гээд асуугаад хайр үнийг өөрчлөлт. Хайр үнийг нэгэндээ үйлчлэх зөрчилийг өгөх яах гэсэн. Тэр бүгдээ нэгэндээ үйлчлдэг байцгаая гэж таамаг ирж байна. Дараагийнх нь болохоор зориулдаг. Хайр зориулдаг шүү дээ. Зориулт. Хайр авахыг хүсдэг, өгөхийг хүсдэг. Амен. Өгөхийг хүсдэг. Бид хэнийг хайрладаг бол тэр хайртай нэгнийг аз жаргалтай сайнсгаар амьдруулахыг хүсдэг. Тийм биз? Та нар өөр хүүхдүүдэд дуртай юм авчихыг хүсдэг үстэй. Тийм ээ? Авчихыг хүсдэг. Яа? Хайртай учраас байхгүй. Хайртай учраас. Өөр хүүхдүүдэд сайхан амьдруулахын тулд та тэнд хөрөнгө оруулалт хийж байгаа, сургууль соёлд нь сургаж байгаа, гоё гонгор хоцыг нь авч өгч өсөж байгаа. Тэгээд ер нь юм өөрийнхөө баримтгүй юмнуудыг барьж байгаа. Өөр юм одоо цаагаар чинь өөрөө нэг Nokia барьж байгаа болохоор өөр хүүхдээ смарт утас авах гэсэн аав ээж зөндөл биш. Яг хайр учраас зориулж байгаа. Христ Есүс гэсэн яг энэ зориултыг бидний төлөө хийсэн. Тэрээр биднийг хайрсандаа өөрийнхөө амийг загалмаа дээр зориулсан. Өөрийнхөө амийг бидний төлөө өгсөн хүсэл. Тэр бидний зовлон зүтгүүрийг өөрөө аваад бидний аян эсвэл мөнхийн юм гэсэн. Тэгвэл хайр авахыг хүсдэггүй, хайр өгөхийг хүсдэг байгаа. Хайр зориулна шүү дээ. Хайр зориулна шүү дээ. Тийм ч учраас таны эсэмүлгийн ахлагч нар, таны өдөртөж байгаа хүмүүс таны яа тийм ээ Христ итгүүлэхийн тулд тодорхой хэмжээний зориулт гаргаж байгааг би итгэлтэй. Залбирч байгаа. Тэгээд магадгүй таны хойноос гайгүй утас шимсээр ярьж байгаа. Магадгүй заримдаа танд нэг цай хоол, аяг кофе авч өгөөд хамтдаа байлаа сууж байгаа. Энэ бүх зүйл чинь хайрын улмаас хайрын улмаас. Эцэстэн хайр уучлалт. Амен. Та хичнээн залбираад, хичнээн хоол авч өгөө, хичнээн араас нь ирээ. Хичнээн тэр хүнийг одоо баяр хөөртэйгээр болоо, хичнээн тэр хүн даруухан хандаад,
Хичнээн их юм өгөөдөөс ч гэсэн тэр хүн чинь танд Есүс гэж хэлэхгүй ч байсан та түүнийг уучлах ёстой. Амен. Энэ хайрыг илэрхийлэх. Юусэн? Өнөөдөр өдрийн хүртэл бүгдээрээ хийсэн, бүтээсэн, Бурхны өмнө амьдсан амьдралаа бодоод үзье тахтусараа. Нэг сайхан ариун амьдралаар амьдраад өдийг хүрсэн. За өнөөдөр өдрийн хүртэл бүх насаараа масаараа гэж яриад явах. Өдрөө ганц 7 хоногийн туршилт бодъё. Өнгөрсөн 7 хоног таны амьдралд юу хий? Таны амнаас ямар үг гарав? Таны зүрхэнд ямар бодол бодогдов? Пүү авах юм байна байгаас. Өнгөрсөн 7 хоногийн бод. Тэгсэн чи Есүс. Тийм ч гэсэн тэр чигээр нь Есүс бидний уучлал хайрлсан гэдэг байгаас. Амен. Хүн дахиад бити тэгэрэй гэж Есүс яг өнөөдөр танд хэлчихэ. Хүн дахиад бити хорон муу санаа гаргаарай. Хүн дахиад бити хорон муу хаалгыг амнаасаа гаргаарай. Хүн дахиад бити над махны үйлсүүдтэй дийлгэрэй. Хүн дахиад бити бодор муу үйлсүүдийг хийгэрэй. Би чамайг хайрлсан хэвэл байна шүү. Би чамайг уучлаж над руу ир. Надтай хамт миний ууланд ор гэж Есүс өнөөдөр та бидэнд хэлж байна. Амен. Есүс биднийг хайрлсан юм ахтасаа. Түүний хайр төгс хайрлсан. Түүний хайр даруй байдал оршижсэн. Түүний хайр үйлчлэх зөрчсгөл оршижсэн. Түүний хайр бидний төлөө зориулалт оршижсэн. Түүний хайр баялгаар оршижсэн. Түүний хайр уучлал оршижсэн ахтасаа. Тийм учраас бүгдээрээ нэг Христийн хайр хайрцаая. Эцэг хүртэл Христийн хайрцаая гэж та бүхэн уриалж байна. Амен. Бүгдээ хамтдаа бидний өмнө босоо магтаал хүнд төлөйг өндөрлөж байна.